Coffee Bean Mongolia компани 2013 онд Coffee Bean кофе шопын сүлжээний албан ёсны мастер франчайзлагч болж Монгол франчайз салбар болох эрхийг авсан. Одоогоор Max Mall худалдааны төв их дэлгүүр, Metro Mall худалдааны төв, Ариг банк зэрэг газруудад салбараа нээсэн бөгөөд Coffee Bean Metro Mall нь анхны франчайз салбар юм а. Coffee Bean кофений соёлыг түгээх их хотын завгүй иргэд хүүхэд залуучуудад найз нөхөдтэйгөө уулзах чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар нь байх зорилготойгоор өглөө эрт үүдэнэж орой хүртэл үйлчилдэг юм а. Coffee Bean дэлхийн 13 оронд 1600 гаруй салбартай кофе шопын сүлжээ юм а. Солонгос, Америк, Хятадд хамгийн олон салбартай Coffee Bean нь интерьер дизайн, засал чимэглэл, уур амьсгалаараа урлаг философийн төв болсон хуучны Европын кофе шопод оцсон мэт сэтгэлд төрүүлнэ. Онцлог бүтээгдэхүүн нь кофений жимсний амт, үнэрийг тэр чигээр нь хадгалсан, дунд зэргийн хууралтай борголоор хийсэн кофе, хамтад Итали жилетто, жинхэнэ бэлэг вафлаар үйлчлүүлэгчтэй дайлдаг юм а. 저에게는 처음 보는 눈이었습니다. Энэ салбар маань бас их олон дээд сургуулийн дунд байршилтай, хотын бас их төв хэсэгт тэгээд бас үнэхээр метро мол гэж энэ сайхан молын нэг давхарт байрснараа илүү залуу хүмүүсүүдийн цугладаг, нэг нэгнтэйгээ болцож, интернет орчинд гэгээлдэг, бидний тэмүүлээд байгаа тэр ирээдүйлөгөө явахыгаа эндээ анхныхаа уулзалт ярилцлагыг хийх юм сайхан газар болж өрнөх баха гэдэгт итгэлтэй байна. Цаашид үйлчлүүлэгчтэй улам ойртох үүднээс ойрын 2 жилдээ Улаанбаатар хот даяар 20 салбараа нэмж нээхээр төлөвлөж байгаа юм байна. Эдгээрийн дийлэнхийг франчайз хэлбэрээр олгохоор зорж байгаа юм байна. Өнөөдрийн нээлтийн ажиллагаанд боловсрол шинжлэх ухааны сайд Ган Төмөр, мөн цэцэгнээс өрхөн залуус киногоороо үзэгчдийн танил болсон жүжигчин Ким Бонаар оролцсон юм а. Азийн бусад орны залуучуудаас ухааргүй сайхан оддыг хүлээж авдаг юм байна.